За өглөөний мэнд хүргээд өнөртөө нэг сургуульч төгөөл хэлж өгье. За нэг ах トゥ хоёроос хоёрт одоо нах цахаас нэг баян нах цахаас нь их сайхан үржилшинтэй газар өвлөгдөө иржээ. Гэрээслээд аавынхан дүү нь хоёр одоо ядарсан дүүдээ ахыгаа хоёр ядарсан дүүд үржилшинтэй газараа өвлүүлээд ингээ бурхны оронд явжээ. За ингээд хоёр залуу жигтэйхэн найр наадам хийгээ бүтэн сар найр наадам хийсний дараа газраа хоож авах дээр асар их маргаан гарчээ. За ингээд чамд ийм устаа газар нь таарч байна. Чамд ийм газар чинийх их хаваарчлаа гэд хоорондоо хилдээ зодоон болоод бүр сүулдэ болохоо байгаад. За ингээд бүтэн сар маргалсны дараа мэрэгэн хүн дээр ирсэ. За мэрэгэн хүн дээр ирээд учир байдлаа хэлж гинэ. За ингээд мэрэгэн хүн өвгөн ингэж хэлжээ. За би та хоёрт нэг арга зааж өгье. Харин та хоёр яг биелүүлээрэй. За та хоёрыг хэн ч хамаахгүй нэг нь одоо газраа ингэж хуваанаа. За үлдсэн хоёр дахь нь эхлээ сонгоно. Тэгэхээр та хоёрын хооронд ямар нэг маргаан гарахгүй гэж хэлж байна. Нэрээ одоо хувааж байгаа хүн бол тэгш хуваарлахыг бодно. Яагаад тэгэхээр тэр хүн бол хоёрд нь газраа авах учраас. За ийм хөө одоо мэрэгэн хүний зөв арга зааж өгсөн болохоор ингээд хоёр залуу газраа тэгш хуваалж чадсан ийм түүхтэй юм байлээ. За ингээд анхаарал тавьж сургуульч төгөлгөөс сонсон дүүнэртээ баярлалаа. Амралтын өдрөө сайхан өнгөрүүлээрэй.